юун дээр алдчих ба. Та тамхи татах гэж гал гаргаснаар тал нутаг ойхэрийн төмөр гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үгүй хийснэ. Та мэддэггүй. Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Техник технологи хөгжиж, аюулт үзэгдлийг сануулсаар байтал 5 хошуу малаан бэлчээж, танхил өрсөй хараасан дагуулan эргэж олдохгүй эрдэнэт амийг нь эрсдэлд оруулж гэмтээдэг болжээ. Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Хариуцлагагүй хүмүүсийн алдаанаас болж, халдвар төвчин тарааж, хамаг олныг сандралд оруулж, халамжийг төр засгаасаар нэгтгээ. Та мэддэггүй. Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Өнөөдөр бид хэрэглэж буй хүнсэндээ хэр анхаарч байна вэ? Чанарын шаардлага хангахгүй хүнсний бараа бүтээгдэхүүн хэрэглэснээр дэлхий дээр 420 мянган хүн харамсалтайгаар нас орж байна. Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Алт эрдэнэсээ ухаж, хөрш шорогоон сэндэлж, арын модыг тайрж, үл сургамлаанд алхаснаар хувь солих, хүчил шуурганд нэвгдэх гамшиг нүрэллээ. Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдаж байна вэ? Мал сүргээ сая саяар өсгөж, чанаргүй олон тоотой болж, машин мотоциклоор малаа хариулж, бэлчээр нутгаа доройтуулсаар байх уу? Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Газар нутаг көмшиг байшин барилгыг олноор нь барьж, газар хөдлөхөд бүгд нурж дарагдах гэж юу? Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Цагийн сайхан тааваар нь сууж, цаат хохирлыг тооцохгүй байсаар цагийн хатуу ирэхэд цагаан зууд, харын зууд цаашлаад төмөр зуудыг хамтын хөдөлмөрөөр давахгүй гэж юу? Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба. Үдлээд буцах хорвоод өөрсдийн жаргалыг бодоод үйл хөдлөлбөрөөрөө бусдад хохирол учруулад үерийн усны аюулд үр хүүхэд үнэт хөрөнгөөн алдсаар байна. Уурсгал усны аюулыг хизээ бид ойлгох юм бэ? Бид юун дээр алдчих ба. Бид юун дээр алдчих ба.